сайн байна уу? Намайг Гэрэл Цэцэг гэдэг Savannah Organic компани үүсгэн байгуулагч байна. Би 2019 онд гэртээ хүүхдээ харж авах хугацаанд уг бизнесийг судлаж эхлүүлсэн шалтгааны маань нэг нь бол манай охин эмзэг арьсны харшилтай байсан учраас тэр үеэс гос ахны бүтээгдэхүүнүүдийн найрлагыг маш сайн судлаж нэгтэлж эхэлсэн. Дараа нь найзын маань хүүн аутизмтай учраас аутизмтай хүүхдүүдэд зайлшгүй органик бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага тулгарсан. Тэгээд Монголд тухайн үед 2019 онд органик бүтээгдэхүүний сонголт айгүй бага цөөхөн. Тэгээд эрэлт хэрэгцээ үүссэн байгааг анзаарч судлаад тэгээд ер нь органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр шийдэж эхлүүлж исэн. Манай компани уламжлалтын их хэмжээтэй хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй хийдэг. Хоол хүнснээс илүүтэйгээр арьсан дээр хэрглэж байгаа савн шампунь маань биеийн тос гэх зэрэг бүтээгдэхүүнүүд маань хүний цуснд илүү хурдан шимэгддэг. Тийм учраас өдөр тутмын хэрэглээний зүйлс маань ингээ органик байх шаардлага үүссэн. Тэгээд бид энэ асуудлыг шийдэх зорилготойгоор Монголдо гар аргаар пластик сав баглаа бодол ашиглахгүйгээр байгалийн гаралтай 100% түүхийд ашиглана. Органик савн болон эрүүл мэндийн дэмжих бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. За менторшип хөтөлбөрт хамрагдсанаар гарсан том үр дүн өөртөө итгэх итгэлийг олж авсан. Өмнө нь болохоор бизнес томрохын хэрээр менежментийн аягүй олон мэдэхгүй асуудал гараад тэгээд би чадахгүй юм байна гэж боддог байсан бол одоо болохоор нэгээр нь сураад ингээд дахиад явахад болох юм байна гэдэг ийм сэтгэл зүйтэй болж чадсан байна. Хоёрдугаарт гэвэл бусад менти болон менторүүдээсээ маш их туршлага хуримтлуулсан, маш олон бизнес аялал хийсэн. Тэр болгон дээр тухайн бизнесийн давуу сул талыг өөрийнхөө бизнесийн ч гэсэн мөн давуу сул талыг хаана явж байгаагаа олж харж исэн. Евроментрийн зөвлөгөөний дагуу ерөнхийд нь бизнес гэж юу юм, одоо дараагийн алхмууд юу байх юм гэдэг ийм зэгцтэй ойлголтыг аваад бизнесээ ингээд дараагийн түвшинд гарах гад сайжруулад явж байгаа. Өөр хөтөлбөрийн явцад гарсан нэг үр дүн бидгээд чанараа баталгаажуулаад тохирлын гэрчлэгээ авсан. Мөн EBRD-гийн стратегийн зөвлөх үйлчилгээ авах тэтгэлгийг энэ хугацаанд авч чадсан байна. 30 гаруй оролцогчтой хамтрал үүсгээд 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж чадсан. Хөтөлбөрийн хугацаанд дотоодын хэд хэдэн үзэсгэлэн худалдаанд оролцсон. Мөн борлуулалтын ашиг 15-аас 20%-аар өсгөж чадсан ийм амжилтууд гарсан. Бизнес эхлүүлснээс хойш ингээд зөвхөн өөрөө мэдээд хийгээд яваад исэн цаасан дээр буулгаагүй байсан компани процессын зураглал болон хүний нөөцийн бичиг баримтууд, мөн санхүүгийн баримтууд бүх зүйлийг цаасан дээр буулгаж чадсан. Тэгээд бүх аюулгүй ажиллагааны загварчилгаа журмаас эхсүүлээд хаягжил цав баглаа бодлын эмх зэгц, агуулгын эмх зэгц бүх зүйлийг эмх зэгцэнд оруулж цаасан дээр буулгаж чадсан. Энэ бол айгүй том үр дүн байсан. Манайхтай адилхан ингээд жижиг дунд бизнесүүд маань бизнес явж байгаад яг ийм нэг гацалтын үе шатанд ирсэн үед одоо энэ EBRD менторшип хөтөлбөрт хамрагдвал маш үр дүнтэй гэж бусад одоо бизнес эрхлэгчтэй зөвлөмөр байна. EBRD-гийн менторшип хөтөлбөрт хамрагдсанаар комфорт зоноос гараад айдсын шат руу ер нь бол орсон. Ихэнх үедээ бусад бизнес эрхлэгчдийг хараад бас хаана явж байгаагаа мэдээд бас нөгөө болохгүй байгаа зүйлээ мэдээд маш айдастай байсан хэдий ч менторуудын хүссэн зөвлөгөө болон маш олон сургалтын үр дүнд бусад ментинерээсээ бас мөн суралцаад бас нөгөө бизнесийн талаар ном
сурах хүчгийг өмнө ерөөсөө ойлгож уншдаггүй байсан. Одоо бол бизнесийн талаар ном унших айгүй сонирхолтой болсон. Суралцах сонирхолтой болсон. Тийм суралцаж ихснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж эхэлсэн. Эхнээсээ үр дүнгууд гарч эхэлсэн. Нөгөө менторуудынхээ явуулсан сургалтын дагуу зөвлөсөө цаасан дээр буулгаж хэрэгжүүлж эхэлсэн. Компанийнхаа алсын араа, эрхэм зорилго, үнэт зүйлээ менторийнхаа тусламжтайгаар тодорхойлж чадсан. Эдгээр зүйлсийг нөгөө алсын араагаа тодорхойлцохоор шийдвэр гаргахад амар болж ирсэн. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Ер нь бол бизнесийн чиглэлээр, менежментийн чиглэлээр сурах, ном унших гэх мэт сурах сонирхол маш өндөртэй болсон. Одоо ингээ айдсын шатад аваад суралцах үе шат руугаа орсон гэж өөрийгөө бодож байна. Менежментийн талаар, бизнесийн талаар илүү сайн суралцаж одоо дараагийн хөгжих үе шат руугаа орж байна. Одоо хөтөлбөр дуусах шатанда орж байна. Энэ үед ингээд бодохоор тасралтгүй ямар ч гэсэн суралцах, дадал зуршил суусан байна. Хэлбэрт хамрагдаад нөгөө өөртөө адилхан маш олон бизнес эрхлэгчтэй танилцсан, маш том нэтворктэй болсон. Тэгээд бүх ментор, менти нартаа мөн маш их баярлалаа. Бизнесмен ч гэсэн өсөж хөгжин гэдэгт итгэлтэй байна. За ингээд Европын Цэргийн Босгол Төгөлийн банкны одоо дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг энэ эмэгтэйчүүдийн одоо менторшип хөтөлбөрийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих менторшип хөтөлбөрийн хүрээнд тийм ээ Монголын одоо маш олон жижиг дунд бизнес эрхлэгч олон салбарт жижиг дунд бизнес эрхлэгчтэй эмэгтэйчүүдэд тухайн бизнесээ одоо олон улсын стандартын дагуу тийм ээ илүү одоо орлоготой, борлуулалттай тийм ээ илүү өсөлт хөгжлийн чиглэлд хандуулсан ийм одоо боломжийг олгодог ийм хөтөлбөрөд хэрэгжиж байгаад бол туйлын баяртай байна. Энэ хөтөлбөрийн одоо үр дүн бол зөвхөн энэ хөтөлбөрийн хугацаанд одоо хүчин төгөлдөр байгаа зогсохгүй хөтөлбөр дууссан ч гэсэн энэ нетворкинг тийм ээ энэ одоо үнц нь бол улам одоо өсөн нэмэгдэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа оролцогч эмэгтэйчүүдийн харахад тийм магадгүй зарим тохиолдолд бид ментигээс суралцах юм байна тийм ээ заавал хүн аливаа зүйлийг 100% чаддаг хүн гэж юу нь бол байдаггүй харин хүмүүст илүү чаддаг зүйлүүд гэж их байдаг илүү их одоо тэр одоо авьяастай гэж тийм тэгэхээр тэр зүйлүүдээ нээлттэй ярилцаж одоо өршөлтөгчгүйгээр тийм ээ мэдээлэлээ солилцох, туршлагаа хуваалцах тийм энэ боломж бол энэ хөтөлбөр байсан юм байна. Энэ суурийг ингээд тавиад маш эерэг харилцааг бий болгоод өгөхөөр тэр эерэг манлайл бол ямар ч бизнесийнхэнд бол гарч ирдэг. Яг үүнтэй ажил манай эмэгтэй бизнесийнхэнд бол маш одоо олон салбарт ажиллаж байгаа жижиг дунд бизнесийн эмэгтэй удирдагчдын маань энэ салбартаа олон өөрчлөлтүүдийг хийх эерэг харилцаа, эерэг нетворк, эерэг одоо туршлага болоод бий болсон гэж итгэж байна.